Сайн байцгаана уу? Герман хэлний 4-ийн хичээлийн 10 дахь дугаар эхэлж байна. За энэ удаагийн хичээлээр бид Zeitadverb-ийн буюу цаг заасан дайвар үгүүдийн утга хэрэглээнээс суралцсан. За энэ бол өмнөх дүрмүүдийг бодох юм бол харьцангуй хялбар ойлгоход амар дүрм байгаа. За ямар нэгэн үйлдэлийн бис дарааллыг илэрхийлэхдээ бид нар zuerst, dann, danach зэрэг цаг заасан дайвар үгийг хэрэглэж болно. За тэгэхээр zuerst гэдэг маань эхлээд, dann дараа, тэгээд, за danach түүнийхээ дараа, ингэснийхээ дараа гэсэн утгатай дайвар үгүүд байна. За эдгээр маань ихэвчлэн өгүүлбэр ихэнд ордог. За ихэвчлэн гэдэг маань бол дандаа гэсэн үг биш. Тийм учраас дийлэнх тохиолдолд өгүүлбэр ихэнд ордгоо гэд ойлгож болно. За тэгэхээр үүнээс шалтгаалаад бидний өмнө үзсэн өгүүлбэрийн гишүүдийн байрлалд өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэл бидний үзсэн дүрмд жоохон өөрчлөлт орно гэж ойлгох нь байна. За энэ жишээ байна. Zuerst mache ich meine Hausaufgaben, dann esse ich einen Apfel. Danach lese ich ein Buch. Эхлээд би гэрийн даалгавраа хийдэг. Тэгээд нэг алим идээд нэг ном уншдаг гэсэн өгүүлбэрийг ийм дарааллаар оруулсан байна. За өгүүлбэрт цаг заасан дайвар үг орохороо хэрхэн хэрэглэгдхийг энд харуулах гэж байна. За үүрнэх өгүүлбэрт хувьсан үйл үг ямагт 2 дугаар байранд орно гэсэн дүрмийг бид нэр утсан. Тэрийг эргэж санаарай. За энд хувьсан үйл үг харагдаж байна. Энэ хоёр өгүүлбэрийн 1-р байр нь би гэдэг төлөөний үг буюу субъект хэрэглэсэн. За 2-р байранд хувьсан үйл үг, 3-р байранд нэмэн дэлгэрүүлж байгаа гишүүд орсон байна. Ich wohne in Улаанбаатар. Ich lese ein Buch гэсэн өгүүлбэрүүд байна. За гэхдээ өмнө нь бид нэр өгүүлбэрийн гишүүний байрлалыг үзэж хахад энэ 1-р байранд заавал үеийн эзэн орно гэж бол үзээгүй, орж болно. Тэгэхээр энэ өгүүлбэр эхлүүлж байгаа энэ байрлал бол харьцангуй уян хатан байрлал. Харин энэ 2-дугаар байрлал бол заавал хувьсан үйл үг байх ёстой байр байгаа. Тэгэхээр үйл үг буюу өгүүлхэн гишүүн өгүүлбэр эхлүүлж байгаа тохиолдол бол бидний үзсэн лавлсан асуулт буюу ja nein Frage байдаг. Эсвэл захирах хүсэх төлөвт байгаа өгүүлбэр бол үйл үгээр эхэлж болдог. Хүүрнэх өгүүлбэр юм уу асуух хөтэ асуух өгүүлбэрт бол заавал үйл үг 2-дугаар байранд байдгаа гэдгийг маш сайн санаж явах ёстой. За одоо тэгвэл цаг заасан дайвар үгүүд өгүүлбэрт орсон жишээ байна. Энэ 1-р байранд буюу өгүүлбэрийн эхэнд бид хэдий үзэж байгаа zuerst, dann, danach гэдэг 3 дайвар үг маань орсон байна. За тэгвэл үйл үг өөрийнхөө байрлах ёстой үндсэн байрлал буюу 2-дугаар байранд хувилж орсон байна. За 3-дугаар байранд үеийн эзэн буюу өгүүлэгт хүн гишүүн байна. За энэ 4-р байранд бол өгүүлбэрийг нэмэн дэлгэрүүлж байгаа гишүүд байна. Тэгэхээр өмнөх өгүүлбэрийн бүтэц өгүүлбэрийн гишүүдийн байрлалын талаар үзсэн дүрм дээр өгүүлэгт хүн гишүүн, өгүүлхэн гишүүн хоёр ямагт хамт орно гэж ярьсан. За тэгэхээр үеийн эзэн өгүүлхэн гишүүнийхээ өмнө байж болно. Эсвэл өгүүлхэн гишүүнийхээ хойно байж болно. За тэгэхээр энэ хоёр бол нэг бол өмнөө, нэг хойноо гэж байр нь солигдоод яваад иж болно. Гэхдээ 2-дугаар байранд л заавал үйл үг байна. Эндээс хараад үүнхээр үеийн эзэн бол 1-р байранд байж болно. Эсвэл
3 дугаар байранд байж болно гэж ойлгож болох нь байна. За энд нэг хүүхдийн өдөр тутам хийдэг ажлын дарааллын жишээн дээр бид саяны 3 үздсэн дайвар үг хэрэглээг нь харъя. За zuerst schlafe ich lange. За энэ дээр эхлээд би нэлээд удаан унтдаг гэсэн өгүүлбэр байна. Zuerst. За zuerst гэд өгүүлбэр эхэлсэн байна. Үүлэг 2 дугаар байранд үлийн эзэн нэмэлт гишүүн. Und dann lerne ich in der Schule. Дараа нь сургууль дээрээ хичээлдээ суудаг гэсэн өгүүлбэр байна. Dann гэсэн бидний үтсэн дайвар үгэнд явж гин. Үлсэн үлэг үлийн эзэн нэмэлт гишүүн. Үүнийхээ дараа danach spiele ich im Schulhof. За энд байна. Schulhof гэр сургуулийн хашаанд тоглодог. Хичээлдээ суусны гандаа. Und ich gehe danach nach Hause. За уучлаа. Хэрийн өгүүлбэрт бол энэ хүүхэд дараа нь гэртээ харж байна. Бидний үздэр данах 1-р байранд орсон байсан жишээнүүдээр бид нэр ярьсан. Энэ дээр бол өгүүлбэр эхлүүлээг байна. Тэгэхээр энэ данах гэдэг үг буюу энэ цаг заасан дайврууд заавал өгүүлбэр эхлүүлнэ гэсэн алба байхгүй. Бас мөн ингэж орох боломжтой шүү гэсэн үг ээ. За энд текстэнд орсон жишээнүүд байна. Was machen Sie? Та юу хийх вэ? Юу хийдэг вэ? Юу хийж байна вэ гэсэн утгатай асуулт байна. Was machen Sie heute? Zuerst schlafe ich lange. За эхлээд нэлээд унтна. Dann esse ich ein Ei. Тэгээд нэг өндөг идэн. Danach kaufe ich Lebensmittel. Тэгээд үнсээ худалдаж авна гэсэн үг байна. Was macht Herr Fischer heute? Өнөөдөр ноён Fischer юу хийх вэ? Zuerst isst er eine Schokolade. Эхлээд нэг шоколад идэнэ. Dann sieht er einen Film. Danach liest er ein Buch. За шоколадаа идчихэд кино үзээд тэгээд номоо уншина гэж юм тий. Was macht Frau Fischer heute? Өнөөдөр хатагтай Fischer юу их вэ? Zuerst fährt sie nach Potsdam. Dann nimmt sie einen S-Bahn. Danach trifft sie eine Freundin. За тэр эхлээд Potsdam руу явна. За тэгснийхээ дараа einen S-Bahn nehmen гэхээр Straßenbahn энэ унаанд суугаад галт тэргэнд суугаад явна гэсэн үг. Danach trifft sie eine Freundin. Тэгээд нэг найзтайгаа уулзна гэж. Was machen Sie in München? Zuerst machen Sie einen Stadtbummel. За эхлээд хотоор алхах нь Stadtbummel гэхээр хотоор алхахыг хэлж байна. Danach besichtigen Sie das Fußballstadion. За тэгээд дараа нь яах нь хөл бөмбөгийн стадионд очно үзнэ. За danach besuchen Sie das Oktoberfest. За тэгэхээр дараа нь 10 сарын баяр үзнэ гэсэн юм өгүүлбэр байна. За тэгэхээр энэ ерөнхийдөө дараал нь эхлээд гэдгийг нь эхлээд тэгээд тэрний дараа гэсэн байдлаар дараалуулж болно. Гэхдээ бүр яг ийм тогтсон юм байхгүй. Ихэвчлэн ийм дарааллаар орвол зүгээр гэсэн санаа байгаа. За өнөөдрийн хичээл ингээд өндөрлж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.